За guys. Өнөөдөр аним үзмээр дахиад нэг аним үзнэ. За миний YouTube суваг энэ. Ажаад. За өнөөдөр аним тослог хийчихээ. Энэ байна. Аним картонд л орно. Тэнийг гацарч. Би үздэг болохоор ингэж тавьчлаа. За. Энэ чамаагүй. Сүүлд хийсэн видео. Өнөөдрийн манай контентын хамтран ажиллагчаар тэглгүй ахын мэдээж та бүхний маш сайн мэдэх Terrorist-оор өглөө өдрөл хаяанд ирсэн бүхэн өдрүүдэд та бүхэн маань хайртай аниме дүрийнхээ хүүдийг Унгарсмарын өргөн сонголттойгоор худалдаад аваарай. Хамгийн гол нь манай Terrorist-оор дэлгүүрт зарагддаг хүүдийнүүд нь нэмгэн зузаан гэж сонголттой байдаг мөн хавар намар өвөл зөөж болохоор маш гоё зөөлхөн дулаахан оролтнууд төрөл бүрээрээ ирсэн байгаа шүү. Ингээд та нарынхаа хүссэн анимег өнөөдөр ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Тоглон сууж таалан сойрох нь уу? За хай зүрхнүүд та бүхнийхээ хүсэлтээр Kami-sama Kiss 2 дугаар бүлгийг нь бүрэн ихээр ярьж өгөхөөр бэлтлээ. За тэгээ юу та нар бичлэгээс өмнө лайк плюс subscribe дараарай. За guys бичлэг рүү орцгоё. Ханаа төрцөн жоохон гуншиж ярьж магадгүй шүү уучлаарай. Бүгдээрээ дархлаагаа дэмжээрэй. Амар удаа идэгдэг ханаа дээлээ. Ингээд хамтдаа 2 дугаар бүлгээ хүлээн авцгаая. Эрт дээр үед Томоe хийдийн үйлчлэгч болохоос өмнө Акурао гэх гартай нийлж ерөн л хүн амьтан алж явдаг байсан юм уу? Тим үзэгдлэр эхэлдэг. Гол нь тэр Акурао гэдэг нь одоо үед өөр хүний бие цүнсэн орчихсон хуучны үеэд урсаад сэрж байна. Харин Микаге хийдэд Нанами, Томоe, Оникри, Котайцунаар аз жаргалтай сайхан амьдарч шүү. Нанами Томоег харахаар л хайрн хүрээд энэ нэг эрвэхийн эргэлдээд байгаа эз гинт энэ тэгэхээр Микагегийн аватар буюу бурхад болгон өөрийн гэсэн аватартай байд юм ээ л та. Яномори хийдийн бурхны аватар нь чавганы мод гэх мэтчлэн байдаг гэж Нанамид Мизуки тайлбарлаж байна. Томоег тойроод эргэлдээд байгаа эрвэхийг хит харж байсан болохоор Томоe магадгүй Микагетэй уулзмаар байгаа ах гэж Нанами боддог. Гинт хаанаас ч юм нөгөө эмэгтэйлэг ах чинь гарч ирээд тийм салхины бурхан штэ. Өмнөх аалзан бурхныг ялсан ч одоохондоо Нанами бурхан болсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ жил бүрийн 10 сард 1-7 хоногийн турш дэлхийн бүх бурхад хуран цуглаж уулздаг том цугларалт болдгийн тэнд чи очихын тулд чамайг дахиад нэг удаа сорж шалгалт авъя гэсэн ч Нанами за битээ солиороо тэр юмд чинь би явахгүй гэж уурлаад одоохийгөө яах вэ? Охин чи тэнд Микагетэй уулзах боломж байсан юм. Бай гэд яваад өчлөө. Нанами чин сэтгэлээсээ Томоег Микагетэй уулзчаасай гэж хүсэж байгаа болохоор одоохийгөөтой дахин уулзаж шалгалтыг нь өгөхөр болно. Шалгалт нь харин энд харагдаж байгаа хэвтүүлийн үндгийг өсгөх. 7 хоногийн турш хагартал нь хадгална, эзнийхээ чигийн дагуу өсдөх юм байна л та. Ингээд хадгалж эхэллээ. Хэвтүүл гэдэг нь сүнсэн ертөнцийн хүчийг ашиглаж болох тийм хүч юм байна л та. Томоe харин тэр бурхтын уулзалт руу явуулахгүйгээд өндгөө булаацалтаад байж исэн чи дарваас Мизуки ирээд санаандгүй гიშгэд хагалцсан. Хагарсан өндөгнөөс нэ хийгдүүтэй жижигхэн нээлцрээ сармагчин гараад ирд юм да. Сармагчиндаа Нанамигийн хайртай гэж жигтэйхэн. Томоe бараг л жижигхэн сармагчиндаа хартаад би чинийх чамайг хамгаална гэд Нанамид хэлсэн чи нөгөөх нь бүр тэр үгийг нь өдөржин бодоод хайр нь думсан амтан байдаг шүү. Номын санд харин нэг балаа аалзан сүнсэн жүтгэр гарч ирээд үгүй тэгэл дөрмийн дагуу Баатар Томоe ирж аварчаа. Томоe Нанамиг нөгөө бурхтын уулзалт руу явуулах дургүй агаар шалтгаан нь тэнд очиод маш хүчтэй бурхтад дээрлэхүүлэх үе гэдээ дайсандаа л тэр юм л та. Аалзтай тулалцснаас болоод Томоегийн нэгдлийн гар нь сааралтаад өгччихсэн. Энэхүү агшинд Микагетэй анх уулзахдаа өөрийгөө битүү цусанд будагдсан үхлийн юм уулзж ийснаа санана. Гэтэ яг юунаас олж тийм байдалд орсноо санахгүй ээ. Отохико Нанамид өөрийнх нь сахиус бол тэр нэг хачин цаас биш. Одооноос энэ сармагчин чинь чиний сахиус бөгөөд хүслээ сэтгэлээсээ бодож сахиусандаа шивнэх юм бол эзний аварна гэдгийг мэдээд Томоегийн авармаар байна гэж бодож байгаа. Сармагчин хүслийг нь сонссон даруйд гүйсэн газар болгоно бараг цэцэг ургаад аазтай тулалдж исэн Томоег авраад шалгалтандаа тэнцээд бурхтын цуглаан Изумо руу явхаар болсон. Сармагчиндаа нэрээ Нанами Маморо гэх хөөрхөн нэр өгөөд амжлаа.
Үүнд нь мэдээж Томоё дургуул агаал та. Отохико анхнаасаа л Нанамиг Изума руу явуулах төлөвлөгөөтэй байсныг нь Томоё мэдчихсэн гэснээс энэ Мамору ч нь хувираад хүүхүчиг болчт юм лээ. За ингээд Изума руу Нанами хинтээ явахаа шийдэх гэжээтэл Томоё хамт явна гэж дайраад Мизукич мөчөөгөө өгөхгүй манай хоёр бол хэрэлдээсгий. Нанами уурлаад хинэн явхаа хоорондоо тоглоо чийд гэж үлдээчээд онгоцны билет захиалах гээд Маморутайгаа явлаа. Гэрлэгөө буцах замдаа Мамору нэг тийм хар энерги мэдрээд манай хоёр зогтчихийтэл нөгөө дээр үеийн Томоёгийн хамтрагч Акураутад хараад за тэр ч яах вэ гэсэн чи хуучин бурхан асангууд Нанами руу шүлсээ өсчүүлээл дайрч шүү. Нэг муу хүн бурхан охин байж юун ариу уулзалтад очих гээд өөрөө татгал зүвгүй бол гизээ чи хүүлэн мүйлэн гээд амар заа ямар нэтлагч байгаа штэ. Нанами харин Мамарууга яаж ашиглахаа хэдийнэ мэддэг болсон тул хитгэн хормын дотор энэ гаруудыг дуусгаж байгаа. Акурауг танихгүй болохоор жинхэнэ хүн байна гэж бодоол санаан зовоод имлэг домлого явах уу гэтэл нөгөөх нь нэх хачин хүүтэн үнтий хандснаа яваад өгчдөг. Энэ Акурау ч нь хүний бие сүнсэн орцсон тэгээд хуучин бие эргүүлж авах гээд бас л нөгөө ариун уулзалт руу явах гэж байгаа юм байна. Нөгөө талд уг нь Томоё чаваас тоглоом тоглоод Мизукиг хочсон ч Нанами тэнд очиод Томоёд муу юм болох вэ гэж айсан болохоор сүмээс ахиад өөрийнх нь дүрд хувраад сургуульд нь явуулахар болчдөг. Хөөрхөдөө мэдээж Мизукийн могоогоороо Нанами онгоцоор Изума руу явахар боллоо. Томоё бүр бөөн Нанами явж хачин могоотой 7 хоног орхиж явлаа. Надад хайртай мартай худал байжтэй гэд бараг л хардаад байгаа юм чинь. Манай хоёр харин зорьсон газараа ирээд Изумогийн агуу хийдийн зүг. Энэхүү хийдийн эзэн бол Окуни нүши буюу Изумогийн эзэн бурхан маш өндөр зэрэгтэй нөлөө бүхий бурхтын нэг гэж хэлж болно. Манай хоёр ярилцж яхад хүчтэй салхилаад Нанами могооноос унаад ганцаархнаа хийд рүү босод хартал биттүү бурхад шокрол байж исэн чи нэг ягаан гар ирснэ. Чи нөгөө яригдаад байсан хүн бурхан уу хүчээ үзүүл гэж наадیں۔ Мамаар ун могоотой үлдсэн худлаа үнэн цаасан дээр шившлэг бичиж чаднаа гэж хэлээд тагс. Бурхад бүгд л дургуун хүрээд цугларах цэг рүү явхад Нанами гүүгээд ч гүцэхгүй. Мага үүдэнд ирсэн учир начраа хилээд орох гэтэл бурхан ч байхгүй бол оруулахгүй гэд уйлаад үнэн бүтлэхгүй. Азар Отохико хоцорч ирээд зүгдж ягаад орж байгаа. Энэ үеэр Нанами хайж хаач мэдгүй бараг уйлах гээд ээж хахад Микаге ирээд цуглаан руу замчлан Нанами ол Микаге гэж мэдгүй та хиний юм баярлаа убаа. Би нэрэ бурхтын цуглаан дээр юугаа хийж хуухаа майжнаа хүч чадалч байхгүй штэ гэл уйлан дуугархад Микаге зүгээр штэ хөрхнөө бурхтууд хэдий хүчтэйж бүгд өөрсдийн сул болон давуу талтай. Жишээ нь энэ ахаа гүнж ургац хураахтаа мөн Пумигай бурхад бичих чадвартай мүү? Дайны бурхан солгоо хоолойтой гэх мэтчлэн харин үүнээс илүү онцгой зүйл бол Нанами өөрөө хүн бурхан учраас хүний мэдрэмжийг чин сэтгэлээсээ ойлгож ярилцаж чадах том давуу талтай ажээ. Нанами ингээд өөртөө итгэлтэйгээр хаалгыг сипидл нэгээл өөрийгөө танилцуулахад бүгд л шин шүл уух гэж байгаа айтаа айгүй сүрхий харж байна. Эндхийн эзэнд бол таалагдсан юм шиг байна. Бусад буурахад Нанами руу дайрч байхад эзэн Окуни нүши манайхан болцгоо би Нанамиг өрсөн учраас надтай сөргөлдөх баачка нар байна уу гэж сүртэй заа. Тэгснээ өмөрөд байгаа мó гэсэж цуглаа эхлэхээс өмнө чи нөгөө ертөнцийн хаалга руу яв. Тентхийн хаалгыг хамгаалагч бурхан энд байгаа болохоор хаалгаар Аякаши нар орох магадлал тун өндөр. Тийм болохоор нөгөө ертөнцийн харанхуйг үгүй хий гэдэг. Нанами зөвшөөрч оронд нь Окуни нүшигээс Микагег яг хаана байгааг нь олж өгөхийг гуйгаад тохиролцлоо. Отохико хоцорсон болохоор замжлахаар болтын. Эндхийн бурхтын цуглаан эхний 2 хоногт битүү арх дар сууж өнөөдрийн имжлэг маань ингээд энэ дуусч байна. Хаяа лайк ба subscribe дараарай. За. Утсан бол пост